хүрээлэнтэй хар тамхи гэх зүйл дэлхийн 270 сая хүнийг нөмрөөд байна. Энэ тоог монголчууд бид ч нэмж байгаа. Хэдхэн хоногийн өмнө хар тамхины томоохон бүлэглэл илрүүлсэн гэдгээ цагдаагийнхан мэдэгдээд авсан. Эрүүгийн цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх дасах шалгагдаж байгаа энэ хэргийн с ิจ гтнүүд нь бүглэглэн гэмт хэрэг үйлддэг өөрсдөө хэрэгэлдэг байсан талаар тухайн үедээ хууль хяналтынхан мэдээлж байсан. Нийт 9 этгээдийг бол дайслан барьжлаа. Эдгээр 9 этгээдийн дотор 20-с 22 насны 4 эмэгтэй байна. Тэгвэл гэмт этгээдүүдийн нэг нь төрийн өндөр албан тушаалтны охин байсан байна. Өмнө нь гарч байсан хар тамхины олон хэрэг дээр томчуудын хүүхдүүд орооцолцсон байдаг. Энэ бол баячуудын хүүхдүүд ямар том гай тарьж байгаагийн зөвхөний хэлбэр гэж хэлж болно. Гэтэл хар тамхиар дансгалдаг баячуудын хүүхдүүдийн хэрэг дахин эрүүл мэндийн дэд сайдын охиноор үргэлжиллээ. Энэ хэрэг өнөөдөр мөрдөн байцаалтанд байгаж анхаарал татсан мэдээллүүд араараас гарч байна. Гэмт бүлэглэлийг олд тогтоон баривчлахад мөсгийн хар тамхины төрлийг хэрэгэлдэг худалдан борлуулдаг нь тогтоогдсон байна. Хэрэг шүүхээр орж бүрэн шийдэгдээгүй байгаа учраас зарим мэдээллийг ил болгож болохгүй гэсэн нууцлал байгаа ч мэдээллийн их сурвалжууд хэлж байгаа юм а. Хар тамхины бүлэглэлд 20-с 24 насны 4 эмэгтэй байгааг энийг нь эрүүл мэндийн спортын дэд сайд Болдбаатарын охин юм а. Тэдний 3 охинтой бөгөөд хар тамхины хэрэг холбогдсон охин нь оюутан Болдбаатарын талаар сүүлийн үед нэлээд таруухан мэдээлэл араараасаа гараад байгаа лээ. Уг нь эрүүл мэндийн дэд сайдыг ардчлалын алтан хараацаануудын нэг гэдэгч ерөнхийлөгчөөс өндөр цалинтай ерөнхийгөөсөө илүү эрх мэдэлтэй талаар хэвлэл мэдээлүүд нэг хэсэг дүүлэн тариад авсан. Дэд сайдын албан тушаалан дээсэн дөрөөн дээр дэмжигнэж байх зур тэрээр сонгуулийн ажлаа ихэд сонгоо архин дүүргийн ахмадуудад даралтны үнгүй юм тараасан гэл дүүлэн шууган нь намжихгүй байгаа лээ. Эрүүл мэндийн салбарыг удирдах байгаа хүний хүүхэд хар тамхины хэрэгт холбогдож байгаад олон нийт гайхаж байна. Дэд сайд Болдбаатарын гэр бүлийн биедэнс нь эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх. Гэтэл хүүхэд нь эм зүйл хийж байгаа нь аимшигтай гэсэн сэтгэлдэл олон нийтийн сүлжээ сайтаар нэлээдгүй дарагчээ. Үнэхээр дэд сайд Болдбаатарын эмийн бизнес эрхэлдэг торгонтуул компани нь эмийн сан ажилуулдаг бөгөөд зах зээлийн шилжилтийн үеэс л энэхүү компани байгуулан ажиллаж байгаа гэлээ. Энэ төрлийн гэмт хэрэг сүр дүүлэнтэйгээр эхэлдэг тэгсийгээд намждаг, эцэгийг ахын дүүсийн нэр нөлөөгөөр аврагддаг, давтамж нь илүү хортой болж илэрдэг нь сүүлийн үед харагцаар байгаа юм а. Тиймээс хэрэг хэрхэн шийдэгдгийг харах үлдлээ. Өдрийн тойлд уян мэдээллээ.